Нийслэлийн засаг дарга Баттуул болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттуулганаар ардын явсгалын 93 жилийн үндэснийх баяр наадмын бэлтгэлтэй өнөөдөр танилцаж, төв цэнгэлт хүрээлэн болон хүүдэл одогдох наадмын бэлтгэлтэй танилцлаа. Энэ жилийн наадам зориулсан төв цэнгэлт хүрээлэнд гэхэд 13 мянган ширхэг тусгай санал оруулж ирэн байрлуулахаар болсон байна. Энэ сарын 24-ээс саналуудыг байрлуулж эхлэх бөгөөд нийт 13,600 саналыг байрлуулахад нийт 200 сая төгрөг төсвөлсөн байна. Хүүлэн одогч байдаг шидийн санал яах юм. Хэдийн шидийн саналаа? 13 мянга. Энэ бол 13 мянга санал. Одоо нэг 13 мянгаас гадна энэгээр ингээд суулгадаг шин. Нэмж цагаас нэмж. Тэгээ нийтэд орох уу? Ингээ нийтдээ нэг 15 мянга хүний 3,400 юу гадаадын жуулч. Тэгээ 13 мянга саналаа надаас хүн авчирч суйрлуулах гэдэг юм том ажилтал байгаа. 13 мянган саналаа суйрлуулж амжин байж. Одоо хэдэн төвшөөс 24-нд ихнээс төвшөөс ирэх хэрэгтэй. 24-нд. Тийм үү? 24-нд. Тэгээд сууж ирнэ. Бандан санал биш болчихоо юм байна. Бандан биш. Бүр яг гоё нөгөө зориултын стадионы төслөгтэй саналууд тийм. Харин одоогийн байдлаар үндэсний их баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнд үзэл сонирх иргэдэд худалдаадах таслуур билетийн хизээнээс хэдэн төгрөгөөр худалдах нь тодорхойгүй байгаа байна. Наадмын үеэр бол энэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын одоо цэвэрлэгээний ажлыг бол манай бүх дүүргүүд ингээд хуваарлаад авчихсан. За энэ дотор байгаа төв цэнгэлдэх дотор байгаа цэвэрлэгээг бол манай Улаанбаатар нэгтгэл хариуцсан. За энэ гадна талын зүлэгжүүлэлт, цэцэгжүүлэлтийг нь манай Улаанбаатар нэгтгэл ингээд хариуцж ажиллах юм байна.